Эрхэм хүндэт зочдоо. Өнөөдөр манай хан хэнтийн нутгийн түүхэд 100 жилийн он их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Өнөөдрийн энэ хөв баяр наадмын хүчит үхэн барилдааны 3-ын даваанд Хэнтийн аймгийн өмнө дэлгэр сумын харьяат бүхин сан барилдааны дэлхийн 3 удаагийн аварга дэлхийн залуучуудын аварга бүхин сумаа барилдааны дэлхийн 2 удаагийн аварга Ардын төрийн их баяр наадамд 11 удаа төрүүлж, Монголын улс төвчний 750 жилийн он их таньшиг наадамыг төрүүлж, нийтдээ Монгол төрийн их баяр наадамд 12 удаа төрүүлж, Монголын сар шинийн баяр зориулсан үндэсний бүхин барилдаанд 13 удаа төрүүлсэн 20 дугаар зууны Монгол үндэсний бүхин спортын түүхэнд дахин давтагдсан тодорхойгүй гайхан амжилтыг үзүүлж явсан Бадмааны буугийн Батэрдэн аварга маань хүрэлцэн ирсэн хүндэт суудалд зуусан бүхин барилдааныг үзэж сонирхож байна. Ямар сайхан юм бэ? За тэгээд яг Монголын сайхан одоо бас гайхам аварга аатай, бяртай тий. Манай Монгол улсын соёлын гавь цэцгэлтэн Ганбаатар тайлбарлагч манай Монголын одоо анхны гагарин гэж одоо бас анхдагч хүн тэр утгаар нь хэлжсэн тий. Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат Монгол улсын спортын гавья тамирчин бүгд наримт Монголоор дуулсан хөдөлмөрийн баатар жигжидийн бөмбөг аварга 1963 оны ардын хөвсгөлийн 42, ардын хөвсгөлийн 43, 44, 45, 46, 1974 оны ардын хөвсгөлийн 53 жилийн он их баяр наадамд төрүүлж, нийтдээ Монгол төрийн их баяр наадам 6 удаа төрүүлж, 4 удаа үзүүлж, 11 удаа шөвгөрсөн хүчтэн бол бүхин чөлөө төрөлдааны дэлхийн аварга шалгуулах тэмцээний анхны хүрэл медальт, бүхин чөлөө төрөлдааны олимпийн анхны мөнгө медальт, Монгол улсын гавья тамирчин Монгол улсын хөдөлмөрийн баатар даяар дурсагдах талаадын дархан аварга жигжидийн мөнгө аварга үлээ. Ямар гоё юм бэ? Улс аймгийн Кыргыз сумын харьяат бүхин чөлөө төрөлдааны Монгол улсын спортын гавья тамирчин бүгд наримт Монголоор дуулсан хөдөлмөрийн баатар хорлоогийн баян мөнгө аварга ардын төрийн их баяр наадамд 10 удаа төрүүлж 4 удаа үзүүлж 12 удаа шөвгөрч мөн одоо Монгол үндэсний бүхин барилдаанаар өндөр амжилт үзүүлэхээс гадна бүхин одоо чөлөө төрөлдааны 1974, 1975 онуудын бүхин самбо чөлөө төрөлдааны дэлхийн аварга 1972 онд холбооны бүгд наримт Герман улсад Мюнхен хотод зохион явагдсан олимпийн их наадмын тоглолтын 100 кг хэмжээнд амжилттай барилдаж Монгол эх орондон олимпийн мөнгө медалийг авчирсан алдарт нэгэн хүчтэн бол хорлоогийн баян мөнгө аварга үлээ. За. Ахын нэрээ өнөөдөр ойрд одоо сэтгэл хөдлөлгөөр хөдөлж сайхан яриа ярилцлаа. Тэгээд түүгийнхээ одоо